Яа хэлсэн. Яа үзэгчгүй эхэлж байна хоёлаа. Айх нөхөд үзнэ үст те. За та бүхэндээ өвлийн ихэнх сарын энэ гайхалтай үчийн мэндийг хүргэе. Манай эрүүл бие бүтээх нууц пэйж группийнхаа одоо гэр бүлийн хамт олондоо бүгдэнд нь яг ээлжид лайв хичээлээ тоглон сууж таалан сонсноо гэд өнөөдрийн сэдэв маань миний уур хүрээд байна. Яах вэ? Уур гэж яг юу болох тийм ээ? Ерөөсөө ихэнх гэлтгүй ер нь хүн болгонд байдаг энгийн одоо сэтгэл зүйн урвалын буюу сэтгэл зүйн эмоц гэж нэрлэдэг. Эмоцийн нэг хэлбэр нь уур байдаг. Тэгэхээр бид уур гэдгээ яаж таних вэ? Яагаад миний юунд уур хүрээд байдаг вэ? Гэх мэтэр одоо ууртай холбоотой амьдрал дээр гаргаад байдаг ааш зангууд тэр бүдээсээ юугаа яана гэсэн үг. Өөрийгөө анзаарч таньна гэсэн үг. Ингээд өөрийгөө таньснараа бид нар уур болон түүний үр нөлөө уур нь өөрөө бас ихэнхдээ муу нөлөөтэй байдаг хүний амьдралд болоод эрүүл мэндэд тэгтээ бас сайн нөлөөнүүд байдаг. Тэгэхээр энэ нь яг юуны дохио байгаад байна уу? Миний уур юуг хүсээд яагаад би болоод байна вэ гэдэг дээр өөр дээрээ яг өөр луга түүнээс биш хин нэгэн хүн над руу ууралсан. Тэгээд тэрний ууран дээр төвлөрөх биш. Яг миний уур хизээ хаана юун дээр хүрээд идэггүй энэ ууралснараа би яг ямар асуудлыг шийдэх гээд байсан бэ? Эсвэл ямар хүлээлтийг хүлээгээд байжсэн чинь уур надад тэр нь бүтэхгүй болохоор зэрэг одоо уураар илэрхийлээд байна вэ гэдгээ анзаарч сонсох энэ цагийг өөртөө өгөрөө гэж хэлмээр байна. Аваа минь манайхан бүгдээрэндээ сайн уу. Битээр нь хаах сайн болгоно энэ лайва хийж байгаа ш тэ. Тэгээд өдөж байгаа хүмүүс маань асуултууд байвал бичээд агаараа. Учир нь дараагийн 7 хоногт дахиад таны тэ хэн нэгэнд хэрэгтэй сэдвийн дагуу битээр ярилцах байгаа. Тийм учраас та нарын одоо санал асуулт гэх юм уу асуултууд нь маш чухал байгаа шүү за. Тэгэхээр энэ асуултынхаа талаар яриад өгөөч гэвэл бүр дэлгэрүүлээд ярьж өгөх байгаа. Тэг хүн болгоны дотор ямар нэгэн байдлаар нэг ийм асуултын тэмдэгтэй байж идэг. Бүр одоо гэгэрсэн хүн хүртэл яг тийм байдаг. Өнөөдрийн сэдвийг яагаад авсан бэ гэвэл ялгаа байхгүй. Чиний ч дотор, миний ч дотор одоо бид бүгдийн дотор, бүгдээрингийн дотор уур гэдэг зүйл их бага хэмжээгээр бүгдэнд нь байгаа. Байхгүй хүн гэж байхгүй. Гэхдээ тэр нь их байна уу, бага байна уу, анзаарч гин үү, анзаарахгүй байна уу гэдгээсээ л шалтгаалаад тэр уурынхаа хэмжээ хэлбэр нь өөр болж хувирд юм гэсэн үг. Тэгэхээр та тэр уурыг хэрхэн яаж зохицуулд юм бэ? Ер нь ямар зүйл дээр ууралд юм бэ гэдгийн талаар ярилцъя. Учир нь яагаад энэ уурын талаар яриад байгаа юм бэ гэвэл энэ өвчин үүсгээд байгаа хүчин зүйлсүүдийн нэг багна нь яваад байгаа байхгүй юу? Өвчин яагаад үүсээд байгаа юм бэ? Бид нарын нөгөө эрүүл бие бүтээ гэд битээр яваад байгаа мөртлөө сааталт нь юу нуугдаад шимэгчлээд чамааг ингээ бацлаад юу гэдэг нь те чиний дотроос идээд байгаа ховлз нь юу юм бэ гэвэл тэрний нэг шалтгаан нь өөрөөсөө уур гэдэг зүйл байгаа. Учир нь энэ уур гэдэг зүйл таны энэ судснуудыг агшаагаад цус гүйдэлгүй судалгүй те ингээ барьчаад байгаа учраас энэ уурынхаа учрыг олохгүйгээр эрүүл биеийг бүтээх боломжгүй юм а. Тийм учраас энэ нь нэг одоо те 8 хэдэн юутай хөлтэй гартаа байдаг бол тэр нэг гар нь уур гэдэг зүйл байгаа байхгүй юу? Учир нь хүн болгонд уур байгаа. Надад ч гэсэн уур байгаа. Өчигдөрл уурлал за энийг өрөөсөө би шийдэхгүй болохгүй нэ гэд
Гэхдээ өмнөх боддог байсан уурыг бодвол арай наашилсан байгаа мөртлөө яг цаана нь ингэж намайг мэрж идээд байгаа уурнууд таниад байна. Тэгээ тэрийг анзаарангуудаа өмнө бас хүмүүсийн ууралж байгааг харж исэн. А бас ганц хоёр хүмүүс асууж исэн учраас өнөөдөр яг энэ сэдвийн талаар ярилцах гээд байгаа шүү. За би тэгээ слайда шеэр хийгээд тий. Та нарт бас ямар хэлбэрээр уур нь илрээд байгаа юм бэ? Тэгээд ууртай байдаг их нэртэй нөхөртөө хин байдیں۔ Тэ багштай аавда ээжтэй харуулахыг хүсэж байгаа бол энэ тэ юг шеэрлэтгэхээр энийг та ингэж хин нэгэнд хэлмээр санагдаж байгаа. Гэхдээ та өөрийнхөө амаар хэлэх гэхлээр нэг л зүйл болохгүй байгаа. Бит хоёрын амаар дамжуулаад тэр хүмүүстээ хөргөх боломжийг отоо олгох чинь те чи өөртөө олгоотохоор. Тийм учраас шеэр хийж болно нэг бол те комент бичиж асуулт асууж болно шүү. Нээлттэй байгаараа. Нээлттэй байсан үедээ л бид нар өмнөх те амьдралаас өнөөдөр одоо хэдэн настай байна? 30-та 40-та 50-та 60-та байгаа бол тэр хүртлээ чамаас гарч байгаа тэр уурын сөрөг энергийг ингэж комент хэсэгтээ бичих замаараа бид нар өөрсдийгөө хөнгөлж идэг, сэвэрлж идэг, алга болгож идэг. Энэ он дуусгаас өмнө тэр нөгөө дотроо байгаа хэдэн жил кейсэн тэр сөрөг уурын энергиэс салъя гэвэл комент бич. Хин нэгэндээ ууралж ийна л гэж бичих юм бол шууд блоклтий билээ шүү дээ. Би сая блоклчоо сууж гин. Уураа гаргана гэд тэгсэн чинь байхгүй. Группээс хасагдцсан саадах чинь. Тэгээ за гэд энийгээ суугаад байгаа байхгүй юу? Намаа хасаа ийцэн байна гэд. Яг тэрэн шиг зөвлөсөд бол бид нарын амьдралд өдөр тутамдаа цаг минут тутамдаа тохиолдож идэг. Гэхдээ тэр нь яг юу гэсэн юм бэ гэвэл түүнийхээ учрыг олох юм бол бид нэг шат урагшилдсан байна. Нэг шат алхтсан байна. Нэг шат одоо комент бичснээрээ тэр сөрөг зөвлөсүүдийг гээж идэм байна. Харин түүнийг анзаарч таньж ухаарч үйлдэл хийж сонсснороо нэг шат бид нар амжилт руугаа хөтлөгдөж идэг, урагшилж идэг. За манайхан комментууд урсгаж байгаах гэж бодож байна. Тэгээ би слайда шеэрлэе тийм ээ. За энэ сааталт байгаа энэ зургийг харж байгаа бах те. Уур бол бид нарын энэ сэтгэлийн дохио хин нэгэнтэй ярьсан ч гэсэн ер нь зүгээр ярихад хүртэл уурлаад идэв штэ. Би өөрөөсөө тэрийг өмнө анзаарч ирсэн. 20 онд. Зүгээр ярихад хүртэл нөгөө хин нэгэнд хэлэх гэсэн санаагаа хэлж чадахгүй бачимдаад уурлаад идэг байсан байхгүй. Тэгэхэд надад хин нэгэнтэй тайван ярилцаж юмны утга учирыг нь тайлбарлаж өгөх тийм чадвар байхгүй байсныг олж харж байгаа гэсэн. Тэгэхэд уур гэдэг зүйл бид нарыг эрэг зүйл рүүгээ хөрвүүлэх чадвартай болгодог. Гэхдээ нөгөө талаар уурыг барих юм бол өвчин үүсдэг. Миний ходоод 10 хэдэн жил өвдсөн бохгүй юу? Тэгэхэд миний яагаад ходоод өвдөөд ингэж те хоол шингэдэхгүй юм бэ гэд мезинфортыг байнга удаг гэсэн. Тэгээд эмчтэр одоо дотрын эмчтэр очихороо имэйл бичиж өгдөг. Ношба бичиж өгнө, нолбаза бичиж өгнө, хоол шингэхгүй байх гэхлээр панзин орон бичиж өгдөг байсан. Тэд нарыгаа тухайн үедээ хэрэглэж байхдаа зүгээр учир нь миний нөгөө агшчихсан ходоодыг маань ингээд сулруулад өгчөж байгаа байхгүй автоматар. Тэгсэн мөртлөө би ингээд ууралсан хэвээрээ байгаа даа штэ. Аль эсвэл уурлахгүй байсан ч гэсэн миний өмнөх зүйл болохоор уураа дотроо ингэж хадгалцдаг, нуучдаг байсан. Нуусантай холбоотой миний ходоод маш ихээр ингэж базлаа. Цүүлдээ нөгөө цээж гашуу оргино гэдэг зүйл байгаа штэ. Ингээд бүр дотроос нэг хүйтийн мэдмээр хүйт унс салгичмаар санагддаг. Тэр мэдрэмж ингэж зовоож исэн бохгүй юу? Тэгэхэд би уураа байнга дотроо хадгалдаг байсан. Дараа нь 20 оноос хойш нөгөө хувь хүний хөгжлөөрөө гэдэг юм уу те суралцаад ирсэн чинь би ингээд уураа хүнд илэрхийлэх замаараа гаргах ёстой юм биш үү? Энэ нь намайг өвчлөхөөс те ходоодны ямар нэгэн тэр хүнд өвчнүүдээс урдчлан сэргийлдэг зүйл юм байна. Гэхдээ энийг одоо хүн рүү дайрах биш. Өөрийнхөө дотор байгаа тэр эмоцоо эвтэйхэн гаргах замаараа уурыг барихгүйгээр гаргах ёстой юм байна гэдэг зүйлийг ойлгож байгаа байхгүй юу?
Тэгснээрээ энэ уур гэдэг зүйл ерөөсөө бид нарын байнга хөдөлж идэг энэ сэтгэл хөдлөлийн нэг процесс байгаа шүү дээ. Тэгэхэд энэ байнга л угаасаа хөдөлж л байд юм чинь. Гэхдээ бусад хүмүүст халт палгүй бусад хүмүүсийг доош нь одоо хийхгүйгээр гэх юм уу те өмнөх одоо уур хүрээд байгаа хүн рүү хүний мөн чанарт нь халтахгүйгээр уура гаргаж болдог юм байна. Ер нь бол тэгж гаргах ёстой ч юм байна. Та хэдэд маань уура дотроо барьдаг нэг бол өстой дэлбэртгэлээ астаг хүмүүс байгаад байна те. Аль нь юм бэ? Бичээтгэхээрээ би ингэж уура дотроо барьдаг хүн аль эсвэл би уура ингэж шууд гаргадаг. Нэг бол их нэртэй нөхөртөө гаргадаг. Нэг бол үр хүүхэдтэй гаргадаг. Яагаад гэвэл үр хүүхэд маань нөгөө сул дорой учраас бид нар нөгөө сул дорой амтан руугаа л уура бид нар ихэнхдээ гаргадаг байхгүй юу? Тэгэхээр таны хувьд аль нь юм бэ гэдгийг комент хэсэгтээ бичээтгэхээрээ за. Тэгэхээр энэ уур гэдэг зүйл нэг талаар ууралж байгаа зүйл нь одоо энэ дохиог анзаарах нь чухал. Ямар нэгэн зүйлийг бид нарыг хийгээч гэдэг зүйлийг хилээд байгаа дохио байгаа байхгүй юу? Тэрийг бид нар ойлгодоггүй юм байна. Тэгэхээр анзаарнаа л гэсэн үг. Тийм үү? Анзаарна гэсэн үг. Би ямар үедээ уурлаад байна? Гэхдээ ямар хэв маягаар ямар тайпаараа би уурлаад байна вэ гэдгийг ажиглана гэсэн үг. Жишээлбэл саяны 2 тайп байгаад байна. Одоо дотроо нэг бол өөрийгөө хорооно, нэг бол бусдыг хорооно гэсэн үг. Гэхдээ энийхээ голд нь одоо жанжин шугамаа бариад эрүүлэр уура гаргах техникээ буюу тэр арга барилаа л сурчих юм бол бид нар тэрүүгээрээ л амьдарчиж болно. Тэрнээс биш уур гэдэг зүйл угаасаа бид нарт байж ах хэвээр одоо байгалийн одоо дохио одоо сэтгэл хөдлөл байгаа даахгүй юу? Санал нэг вэ нөө? Тийм бааз. Тэгэхээр энэ уур бол бид нарыг нэг талаар хамгаалдаг. Чи энэ зүйлийг одоо хийгээд хийчээ. Буруу зам руугаа яваад байна. Уур чинь дэндүү өөрийнхөө үр хүүхдийг шархлуулад байна. Аль эсвэл үр хүүхдийг чи дээрлэхэд тэр хүүхдийн одоо ирээдүйг боомлоод байна гэдэг талаар ирж байгаа дохио байгаад байна. Энэ болохоор өрөөсөө тэр хүүхдүүдийг гэмтээж байгаа. Бид нар өөрсдийнхөө үр удмыг гэмтээж байгаа нэг одоо зэгсэг одоо хутга гэх юм уу, эрг гэх юм уу, тийм зүйл байгаа байхгүй юу? Уура гарахгүй бол өөрийгөө гэмтээж байгаа. Энэ нь эрүүл мэндээрээ дамжуулаад өөрийгөө гэмтээдэг. Минийх шиг 10 хэдэн жил эмээ угаал явж явах уу. Тэгсэн мөртлөө тэр нь хизээч энэ уур гэдэг сэтгэл хөдлөлөө зөв зам руугаа чиглүүлэхгүй бол энэ аль алийг нь гэмтээдэг мис байгаа даахгүй юу? За энийг сарагч маань хэлэх үү? За тэгэхээр уур гэдэг нь юу вэ гэдгийг бүгд ойлгосон гэж бодъё, тийм үү? Манайхан комент хэсэг дээр бичээрэй. Хамгийн сүүлд том, нэлээд ширүүхэн эсвэл одоо жижигхэн хэлбэрээр уур хөрсөн мөчөө чи санаж гин үү? Тэр нь өнөөдөр үү, өчигдөр үү, магадгүй 7 хоногийн өмнө үү? Хинд юунаас болж уурлуу, тийм ээ? Тэрнийг санаад одоо яах вэ? Тэр уураа хэдүүлээ комментоор гаргая. Новш гэж тэгж дургуур гээд бичээд тий. За тэгээ комент хэсэгдээ сайхан ууралсан юмудаа бичээрэй тэгсэн чинь. Гэхдээ бидний энэ уур нь бид нартай байглаас заягдсан сэтгэл зүйн эрүүл урвал юм байна гэдгийг ойлголоо тийм үү? Тэгэхээр эрүүл урвал юм болвол энэ эрүүл урвалыг бид нар хин нэгнийг гэмтэх эмгэг урвал болгож одоо ашиглаж гэдэг юм уу? Хувиргаж болохгүй байх нь байна. Тэгэхээр хэрвээ уур нь илэрч байгаа хэлбэр нь эмгэг болоод ирвэл бид нарын эрүүл мэндийг хохирох дээрэс нь яг хоо бид нарын амьдралд маш том сөрөг нөлөөг үзүүлэх амьдралд уурнаас болоод тэгцэн гин уурнаас болоод би бинийгээ одоо зоддог муухай хашилдаг эхнэр нөхрөөд хэрэлддэг тийм үү. Тэгээд дээрэс нь одоо бүр салд сарнэр дээрээ тулдаг.
За бүр уурнаас болоод би бинийгээ алчсан ийм тохиолдлууд хүртэл зөндөө харамсалтай тохиолдлууд байдаг тийм үү. Тэгэхээр эрүүл хүнд байдаг сэтгэл зүйн урвалын нэг юм бол энийг яг уу эрүүлэр нь бид нар ашиглаж тэр дохиог яг юу болоод байгаа дохио вэ гэхээр ихэвчлэн хүн юунд ууралдаг вэ гэхээр зэрэг шудраг биш байдалд уур хүрдэг. Тэгэхээр яг уу нэг буруугүй байжгаад буруутгах ч байдаг юм уу? Хийгээгүй хэрэгээ хийсэн мэт хэлмэгдэх ч байдаг юм уу те? Тийм шудраг бусад бид нарын уур хүрдэг юм байна. Тэгэхээр цаа талын дохио нь юу вэ гэхээр зэрэг бид нарыг яг уу шудраг байгаад өгөөч ээ. Миний хийгээгүй хэргийг надад битгий тохоод хэлмэгдүүлээд байгаа ч л гэдгээ илэрхийлэх гэж байгаа хэлбэр маань уураар гарч ирдэг юм байна. Уураар гарч ирдэг. За тэгээд нэг жоохон гомдох, цочрох байдлаас эхлээд бүр бүр одоо уурлаад агсан тавьж байгаа юм шиг ийм одоо бүн гисэн тийм одоо тесрэлт болох гэдэг янз бүрийн хэлбэрээр бид нар уураа илэрхийлдэг юм байна. Илэрхийлдэг юм байна. За бие махбодод сэтгэл зүй дээр ямар юу гардаг вэ гэхээр зэрэг тэр несправедливость буюу одоо несправны юугүй байгаа. Одоо намайг надтай шудраг бус харилцсан, миний зүгийг буруутгасан гэдэг тэр урвал маягаар эсвэл одоо намайг зөв юм яриад хилээд байж хахад нөхөр сонсдгоо, хүүхэд сонсдгоо, одоо бусд нь үгэнд ордоггүй гэдэг тийм одоо буруутгалыг нөгөө хүмүүстэй өгснөөрөө илэрдэг сэтгэл зүйн хувьд. За тэгвэл физически буюу бие махбодын хувьд биднэрт юу тохиолдоод байдаг вэ? Уур хөрөхээр гэхэр зэрэг нэгдүгээр зүрх хурдан цохилно. Зүрх хурдан цохилно. Даралт ихснэ. Тэгээд яг уу даралт ихсгээс гадна амьсгал давчтна. Уур хөрөхээр зэрэг бүр нөгөө боронхтой юм хайшаа ингээл тэгдэг штэ. Уурлаад байдаг нөгөө хүүхд мөхтөдөө харахаар наа чин зүрхний боронхтой ингээл ярьдаг те. Тэр шиг яг уу хурдан амьсгалаад өөртөө тайвшрах цаг өгөхгүйгээр улам юу яадаг. Улам одоо бачимддаг ийм байдал илэрдэг. Дээрэс нь одоо цуснах адреналины хэмжээ ихсдэг. Гормон хүртэл очиж нөлөөлж штэ тийм ээ. Тэгээд яг уу явандаа одоо довтлогоо буюу бид нарын одоо нөгөө очоод цохоод авах эсвэл алгадаад авах эсвэл одоо юу яадгийг нөгөө нэг хашгичаад байх гэх мэтийн одоо юунууд илэрдэг. За тэгэнгүүт юуны одоо харилцаан дээр ямар юу гардаг вэ гэхээр нөгөө хашгичих ч ороод ирж байгаа. Тэгээд хашгич нь хэрэлдэн дээрэс нь яг уу бүр сүлдээ ядраад ирвэл бүр уураач танихаа болоод уурлагч тэнхэлгүй болоод уйлаад бүр ерөөсөө хариу урвалгүй гүлийгүүд суух ингэснээрээ өөрийгөө яг нөгөө одоо депрессийн өмнөх үе депресс буюу сэтгэл готрлын өмнөх үе бүр депрессийн үе гэдэг өвчнүүдийг сэтгэл зүйн өвчнүүдийг бий болгох хэмжээнд хүртэл бид нар уураа буруу илэрхийлж буруу барьснараа уур бол гарч явах хэрэгтэй юм байна. Тэгвэл бид нар гаргахдаа зөвөр гаргаж явах хэрэгтэй юм байна гэдэг. За уур ер нь бол бид нарыг яадаг вэ гэхээр зэрэг хамгаалдаг. Хамгаалж байгаа дохио. Тэгэхээр нэгдүгээр метаболизм буюу бодис солилцоог хамгаалж идэг. Хоёрдугаарт ямар нэгэн амьдралын мотивацийг өдөөж өгч идэг. Одоо чамайг юм мэдхгүй гээд илүү үзээд гэдэг юм уу? Доромжлоод байгаа юм шиг уурчин хүрээд байвал яг уу чамайг мэдхийн төлөө явах тэр замыг чинь нээж өгч идэг. Дараагийн нэг зүйл нь болохоор харилцаан дээрээ яг уу гэхээр дохио болж ирж байгаа нь энэ дээрээ чи анхаарахгүй бол болохгүй юм шүү. Одоо эхнэр нөхөр хоёр нөхөр нь байнга уурлаад эхнэр нь эсвэл байнга уурлаад ингээд байгаа болвол энэ харилцаанд чинь ямар нэг асуудал болохгүй байх шүү. Чиний уурыг хүргээд идэг нэг юм байгаад байна шүү гэдгийг чамд өгч идэг
дохио буюу одоо сигнал дохиол гэж орчуулна да тийм ээ. Сигнал, сигнализац гэхээр зэрэг дотор талд нь яг уу би энэ хүнийг алдчих хийдэ гэдэг айдас. Дотоод сэтгэлийн нуугдмал өвдөлт, намайг хайрлаасаа гэдэг хүлээлт. Тэгэд яг уу хүлээсэн юм авч чадахгүй байгаа бухимдал зэргүүд байж идэг. Хүлээсэн юм авч чадахгүй байгаа. Хүлээсэн юм авч чадахгүй болохоор орж ирээд намайг үнсээсэ гэж бодтол яг уу үнсгүй ангууд уурхалчдаг. Тэ. Ингээл хоолоо айгалж өгтөө ингээл ширээн дээрээ шидэгч байд юм уу те. Нэг ширүүн дөрөн байх хэлбрээр хүртэл илрээд идэг. За тэр дотоод нуугдсан байж байгаа тэр сигналууд нь юу юм бэ гэхээр зэрэг бид нарыг өөрөө өөрлөгөө өнгийгөөч. Өөрөө өөрийнхөө дотоодыг буюу сэтгэлийг, сэтгэл доторх айдас, өвдөлт, хүлээлт, шүүмжлэл гэх мэтийн урвалыг үүсгээд байгаа нөхцөл шалтгаануудаа тодорхойлооч. Сэтгэлийн шархнуудаа эдгэрүүлээч гэдэг дохиог өгöd байна. За айдас нь ямар айдас байх вэ? За жишээлбэл одоо нөхөр төгөө дөрөв те. Намайг сонсохгүй байх вэ гэж айсандаа яах вэ? Төрүүлээд би ууралдаг байдаг юм уу? Намайг үнэлэхгүй байх вэ? Намайг хайрлахгүй байх вэ гэж байгаа гомдол айдсууд нь уурыг хүргэхэд нөлөөлөд байж идэг. За 3 дахь нь болохоор зэрэг хит их ачааллаас болоод ядраад өөртөө амралт өгөөч л гэсэн дохио байгаа даа тий. Ажил хийхээр уур хүрээд байгаа бол амралт өгөөч. Чиний ачаалал хитрээд байна. Чи дотоод стресстэй байгаад байна. Ажил хийж явж ороод ирэхээр хүүхдүүд аяг тавгаа угаагаагүй байнгут л энийгээ угаахгүй яасан, тэггүй яасан ингээл бид нар бараг л аяг тавгаа авч идэх нь холгүй савчаад нөгөө аяг тавг угаадаг машин руугаа үгүй бол шидлээл. Үгүй бол нөгөө галтгооныхаа карант руу шидлээл сүрсар хидэл угаагаал те. Ингээд эхэлдэг. Тэгэхээр 3 дахь дохио нь болохоор зэрэг яг уу чиний физик биш чинь ядраад байна. Түр амралт аваач. Тэрний тхий хэл сэтгэл зүй дээр психик буюу одоо сэтгэл зүйчин ч гэсэн энэ бүгдээс ядрал үүссэн стресстэй байгаад байна гэдгийг чамд өгж байгаа дохио ахнаа. За тэгэд нөгөөх нь хүлээлт биелээгүй байдлаас болж уур хүрдэг гэсэн тийм үү. Тэгэхээр хүлээлт үүсгээд байгаа нь би өөрөө. Түүнээс ш миний хүлээлт болгоныг тэр хүлээлт үүсгэсэн хүн маань биелүүлэх албагүй гэдгийг ухаараач гэсэн дохио. Тэгэхээр гаднаас ороод ирэхдээ инээгээд ороод ирнэ гэд хүлээгээд байж итэл яг уу. Уйлчихсан ороод ирвэл яатсан ингээд ууралдаг ч байт юм уу. Нөхрөө, хүүхдээ тийм ээ, найзаагаа. Тэгэхээр ороод ирэхэд аяг тавг угаацсан байгаа даа гэдэг төсөөлөл хүлээлттэй ороод ирсэн аяг тавг нь угаагдаагүй. Ороод ирэхэд хоол хийцэн байгаа даа гэж бодоод өлсөөд ороод ирсэн чинь хоол хийгээгүй байхаар ууралдаг. Гэх мэтэр өдөр тутмын амьдрал дээр бид нар тохиолдоод явж идэг. Тэгэхээр энэ бүгдийг өөрийгөө анзаараач л гэдэг дохионууд байгаад байгаа. За бид нар үүнийг анзаарснараа л ойлгоно. Анзаарахгүй уураа барьж авч чадахгүй болвол яг энэ дэр би ууралчлаа шүү. Залиг гिचгээд барьж авч анзаарч чадахгүй болвол бид нар яах вэ? Өөрийгөө болон өрөөлийг эрүүл мэндэ болон амьдралаа сүрүүлэх, гэмтэх тэр алхам руу яах вэ? Санаатай болоод санамсаргүйгээр орж ийнө гэсэн үг. За Гүлнараа үргэлжлүүлэх үү? Би үргэлжлүүлэх үү? За тэгсэн ч яах вэ? Аа. За тэгэхээр хүн болгонд уур байдаг гэчлээ тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн зүйл биелэгдээгүй ч юм уу те хүсэл маань гүйцэгдээгүй үедээ энэ уур маань гарч ирдэм байна. Тэ? Тэгээ чиний хувьд болохоор яг ямар нөхцөл байдалд уур нь ихэнхдээ хүрдэм бэ? Тэ? Ямар давтамжтай байдığım бэ?
7 хоногт 2 удаа маш хүчтэй уурладаг. Аль эсвэл уурахгүй байж байгаа жилд ганц удаа уурладаг ч юм уу тий. Давтамжууд нь хэр байгаа юм бол аль эсвэл бүр ууралдаггүй хүн ч байж болно. Гэхдээ ууралдаггүй хүн гэж ер нь бол байдаггүй, байхгүй. Ямар нэгэн байдлаар тэр уур гэдэг зүйл далд бүр ингэж нөгөө савсагнаад уурлахгүй маа гэхэд нөгөө дотгошоогоо залгидаг уурнууд байгаад идэх байхгүй юу? Гэхдээ чиний хувьд тэр уур нь ямар хэлбэртэй байна вэ? Ямар ч хэлбэртэй байсан энэ алхмуудыг хийгээд үзээрэй. Амархан бөгөөд хурдан үр дүнтэй. Нөгөө талаар бид нарын эрүүл мэндийг хамгаалж идэг. Нөгөө нэг булчин чангарахаас те судас одоо зүрх маань хурдан цоглохоос хурдан цоглоно гэдэг маань нэг талаар зүрхээ ачаалуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр байнга л уурлаад ивэл зүрх маань маш ихээр ажил хийх шаардлагатай болно. Нөгөө талаар зүрх маань ингэж цусаа шахах гэдэг сааталтаа судснууд нь ингэж агшчихсан тэр цус гүйх зам маань сааталтаа болцсон байгаа гэсэн. Бид нар нөгөө төвчрээтэй үедээ яадаг вүлээ те? Нэг газар баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам очих гэсээр байтал өстой нэрээ хамаг булчингаа чангаруулад стресстэй л те нөгөө цус гүйх замгүй болгочихж байгаа. Тэгсэн мөртлөө өөртөө ч гэсэн нөгөө зам нь битүү нийл төгжрээ. Яг тэрэн шиг процесс бидний дотор болж идэг. Гэхдээ үүнээс сэргийлэх боломжтой. Тэ Улаанбаатарын тэр төгжрээг чадахгүй маа гэвэл өөрсдийнхөө тэр дотор байгаа цудсны төгжрээг алга болгочих болно. Энэ нь 10 секундын дотор гэж бодтоо. За тэгвэл уур хүрэх мөчөд хийх 10 секундын алхам нь юу вэ? Гүн амьсгал аавна. Өөрөөсөө 3 удаа маш гүн амьсгалахад саяны нөгөө төгжирсэн судснууд маань, булчингууд маань, чангарсан булчингууд маань тавирчдаг. Тэгснээрээ альва нэгэн өрөвсөл үүсгээс сэргийлж идэг. Өрөвсөлтэй байгаад байгаа бол жишээлбэл одоо бөөрийн өрөвсөл, нойр булчиргааны өрөвсөл ч юм уу те. Нэг бол хоолойны бамбаатай юуны ч өрөвсөл байж болно. Үе мөчний өрөвсөл. Тэрийг 2 дахин өрөвсгээс хамгаалж идэг. Ингэж 3 удаа гүнзгий амьсгал одоо гидсээ урагшаага төмбөлгээд тэгээд амьсгалаа гаргахтаа бүрэн гүйцэд гаргана гэсэн үг. Энийг хүн болгон хийж чадна. Хин нэгнээс гуйгаад авч зүйл биш. Цаг завгүй бүр яарсан хүн ч гэсэн 10 секундэд 3 удаа маш хурднаар гүн амьсгал аваад гаргачихад хангалттай гэсэн үг. Тэгээ хоёрдугаарт нь болохоор ингэж нөгөө уур хүрхээрээ бүх булчингууд чангарчдаг байхгүй юу? Аль булчин чангараад байна вэ гэдгийг ажиглчихна. Ихэнхдээ эрүүгээ зуучна. Нэг бол ингээ гараа чангатгachна. Нэг бол ходоод ингэж зангирчна. Юу ч хийж болно. Нэг бол нөгөө босоо зогсоогоороо байх юм бол хөлийнхөө булчингаа ингэж чангалцдаг ч юм уу. Аль хэсэг чинь чанга байна вэ гэдгийг мэдэрнэ. Чангарсан булчингаа мэдэрнэ. Дараа нь яг өөртөө одоо би ууртай байгаа. Түүнийг хүлээн зөвшөөрнө. Би уурлахгүй гэд өөрийгөө зовоох биш. Би ууртай байна гэд өөртөө түүнийг хүлээн зөвшөөрөхөөсөө тэр уур маань чангарсан булчингууд маань тавирдаг. Тэрнээс биш би уурламааргүй байна. Уурлахгүй гэд шүдээ зуугаад байвал бүр ч илүү ихээр ингэж зангираад идэг. Тэгснээс зүгээр би уурлаад байна. Тэгээ яад юм. Ууралж болно. Би ууртай байна гэдгийг хэлчих. Хин нэгэнд очиод уурламаар байвал би уур хүрээд байна. Миний уур хүрээд байна. Би ууртай байна л хэл хамгийн түрүүлээд хэлчих. Тэр үедээ хүн тайвширч идэх байхгүй юу? Би ууртай байна гэдгийг хэлнэ. Одоо нөгөө маш олон жил юу гэдэг вүлээ? Лекц тавьдаг ч юм уу те тайзан дээр гардаг хүмүүс тайз руугаа гарах болгондоо сандардаг гэж байгаа байхгүй юу? Тэр нь байдаг зүйл. Тэгэхэд ууртай байна гэдэг маань хүн төрлөختөнд
Хүмүүн бидэнд байдаг зүйл, байглаасаа заяагдсан зүйл. Түүнээс бид нар зогтож гарах боломжгүй. Тийм учраас одоо тайз руугаа гарахын өмнө тэр хүмүүс яадаг вэ гэвэл одоо хөтлөгч нар ч юм уу те дуучид ч юм уу өрөөсөө бүх хүмүүс сандардаг. Сандрал их бага хэмжээгээр байд юм байна. Тэр үедээ гүн амьсгал аваад гаргадаг. Нэг бол хүлээн зөвшөөрдөг. Би бол сандарч байна. Нэг бол үзэгчдийн өмнө гарангуудаа би жоохон сандраад юм шүү. Аль эсвэл би одоо тий баяр төрөөд байна. Би огшоод байна гэдэг ч юм уу. Энэ өгүүдэрээ дамжуулаад өөрийнхөө эд эстэй мэдээлэл өгөөд өөрийнхөө тэр сандарч байгаа зүйлсүүдийг дардсан байна. Тэгэхээр ууртай байна гэдэг маань ч гэсэн ялгаа байхгүй. Сэтгэл хөдлөлийн чинь би ууртай байна. Би уур хүрээд байна. Миний уур хүрээд байна гэж хэлэх нь хүртэл өөрийгөө тайвшруулах, хүлээн зөвшөөрөх анхны одоо алхам нь болж таардаг. Тэгэхээр хүүхдтэй ч юм уу хин нэгэндээ уурчин хүрээд ивэл би ууртай байна. Миний уур хүрээд байна гэж эхлэх юм бол та тайвширна. Дөрөвдүгээрт нь ямар ч шийдвэр гаргахгүй тэгээд үг хэлэхгүй 10 секунд л байна. 10 секунд дотроо ингээд тоолчих заяа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэл тоолчиход нөгөө уур маань 100% байсан бол ятгахта 80%, 70% болж буурдаг. Ихэнх хүмүүс төр бол 50% хүртэл буурчт юм байна. Ингээд дөрвөн алхамыг хийхэд хангалттай. Энэ нь 10 секундын дотор болоод өнгөрдөг. Тэгэхэд кинон дээр ч гэсэн бид нар хардаг те. Аль эсвэл амьдрал дээр ч гэсэн бидний мэддэгнч бас байгаа, мэдхгүйнч бас байгаа. Саяных шиг уур одоо энэ 10 секунд өөрийгөө тайвшруулж чадаагүй улмаас маш олон хүний амь насанд, эрүүл мэндэд биедэн сэтгэл зүйд нь шархуудыг гүн одоо стрессийг ч юм уу те маш олон одоо даван туулшгүй тэр зүйлсүүдийг үүсгэсэн явж идэг. Хүний амь эрсдэх нь маш том эрсдэл шүү дээ те. 10 секунд уураа барьж чадахгүй байна гэдэг маань хүний амийг авч байна. Энэ харамсалтай асуудал те. Тэгэхээр 10 секунд юм байна. Энэ хоёрын хооронд өөр юу ч биш. За манайхан ойлгомжтой байж чадж гин үү? За тэгээд 10 секундынхаа за 10 секундынхоо за нэг 80% та ч юм уу 70% та уураа ингэж багасгасныхаа дараа энэ алхамуудыг хийж болно. Гэртээ ирээд ч юм уу гэртээ байсан бол одоо тэмдэглэл бичих ч юм уу юунаас болж ингэж миний уур хүрсэн юм бэ те гэдэг аль эсвэл алхах гадаа алхах нэг бол гүүх хүчтэй амьсгалаа дараа нь үргэлжлүүлэх. Тэгээд Солонгос кинон дээр уурлахаараа шууд очиод ус хийгээл ус уугаал идэг үсттэй тий. Тэгээ ус уух өөртөө асуулт тавина. Би энэ зүйл дээр яагаад ууралчив? Миний уур хүрсэн шалтгаан юу юм бэ гэд асуучих. Тий, өчигдрийн миний нөгөө нэг өнөөдрийн группээс гасагдсан шалтгаан нь миний хүлээлтэнд нийцээгүй. Миний хүлээлтэнд таараагүй учраас би ууртай байна л хэлсэн баггүй юу? Уг нь 10 секундын дотор саяны ууртай байна гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь би өөрийгөө тайвшруулж байгаа байхгүй. Би өмнө болохоор өрөөсөө ингэж би ууралж байна гэдгийг хэлдэхгүй дотроо л нөгөө хотоодоо өвтгөөл явж исэн хүнгээ сая түрүүн хэлсэн те. Тэгэхэд одоо би тэрийг гаргадаг болсон. Энэ нь хүртэл амжилт байгаа байхгүй юу? Гэхдээ түүнийг хит нөгөө нэг дээш нь гарахгүйгээр оволцохгүйгээр нэг бол доош нь нөгөө шалан доогоор орохгүйгээр голыг нь барайл хэлэхэд хангалттай. Тэгэд асуулт асууна. Би юунаас болж ингэж ууралчваа гэсэн чинь уур хүрээд явчваа гэсэн чинь миний хүлээлтэнд нийцээгүй зүйл байсан. За. Яг үнэ. Тэгэхээр уур яадаг байх нь хүлээлт үүсээд хүлээлт чинь биелээгүй байхад, үнэлэгдээгүй байхад одоо шудраг бус шүүмжлэл болон шудраг бус хилмигдүүлэлтэнд өртсөн
тэр үеүүдэд чамд илэрч гарч ирдэг байх. За бусдаар одоо жижиг сажиг юм дээр уур хүрээд байна гэдэг нь аяг угаахад юу илээ угаагаагүй байхад хоол хийгээгүй байхад эсвэл яг юу яагаагүй байхад гэдэгнүүд нь болохоор зэрэг яг амьдралд баг өдөр тутам хүн болгонд байж идэг. За үнэхээр тэгж уур хүрхгүй байгаа юм шиг, уур хүрээгүй юм шиг мэдрэмж гараад анзаарагдаад байгаа болвол жишээлбэл комментэн дээр одоо юунд уур хүрч ийн вэ? Бичээд гаач гэсэн чинь бичихгүй байх. Тэгэхээр зэрэг манай үзэгчид одоо үзэж байгаа хүмүүс маань яг одоохондоо бол уургүй байгаа юм байна. Гэхдээ хизээ юунд ууралснаа санаад бичээч гэсэн чинь байхгүй. Тэгэхээр зэрэг сүүлийн 7 хоног уурлаагүй хүмүүс юм уу? Бага оноогүй сэдв юм уу гэж байгаа юм шиг бодогдчихээн. За тэгтэл бид яг энэ нэг юм байдгийн байна, уур гэж юм байдгийн байна. Эндээс яаж бид нар ангижрах боломжтой вэ? Яаж энийг зөв илэрхийлэх боломжтой вэ? Гэхээр миний уур хүрээдэн шүү чи дууга болчих тэхүү гэд одоо хэрүүлүүдэд байвал эсвэл хов зөөгöd байвал эсвэл одоо яг дахин чамааг хуураад байвал дахин хүлээлтийг чинь биелүүлэхгүй итгэлийг чинь алдаад байвал амлсандаа хүрэхгүй байвал те тэрнийгээ шууд зүгээр илэрхийлээд гаргах нь бид нарыг авардаг байх нэ. Тэрнээс гадна түрүүн хэлсэн тийм ээ нөгөө одоо баг уурын тэмдэглэл гэдэг юм уу тий. Өнөөдөр өстой тий новш чинь намайг тэгж бодоод ингээд сууж ийсэн чинь тэгж уур хүргээд гэд ингээд тэр бүгдийгээ цаасан дээр бичих буулгах маягаар. Үгүй бол бүтээл туурвах маягаар тий. Одоо хөгжмийн зохиолчид эсвэл уран зурдаг хүмүүс гэх мэт нь яг тэр юмнуудаа бүтээл туйрал руугаа шингээж бас болдог байх нь те зохиол бичдэг хүмүүс гэх мэтээр одоо шүлэг бичдэг дуулдаг гэх мэт уран бүтээл руугаа бас яг тэр уурыг хуургаж хүчтэй болгож ингэж болох нэ. Тэгээд дээрэс нь биеийн хүчний ажил хийх уур нь үрхээр шалаа угаадаг нөхрөөд байдаг тийм үү. Тийм. Уур нь үрхээр зэрэг гурилаа хэдэн 7 хоногийн төрүүлээд илдээд зуураад илдээд хайраад одоо хэрчээ тавьчдаг их нэрүүд байдаг тийм үү. Уураа үрхээр юмаа гоогаад сэнгэл угаагаа тавьчдаг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр физик одоо ачаалал руу хувиргах маягаар бид нар тэр уурыг ашиглаж бүтээл болгож бас болдог байх нэ. За дараагийнх нь өөртөө ашигтайгаар уурлах буюу уур хөрөнгөт пүүзээ өмсөд гараад гүчдэг. Спортын цугийг аваад одоо фитнес зал руугаа явцдаг. Гэх мэтээр яг уурнуудаа хувиргаж ашиглах нь биднэрт хэрэгтэй байдаг байх нэ. Тэгээд дараагийн нэг юм нь өөрөөсөө асуулт асууна гэхээр зэрэг би яад ууралч уу гэхээсээ гэж асууж асуулна те би яад ууралч уу гэхээр хариултаас гарч нөгөөх нь одоо нөгөө болоод уур хүргээд байгаа нөгөө сэдв байна штэ. Одоо аяг угаагаагүй байдаг юм уу? Эсвэл орж ирээд үнсээгүй байдаг юм уу? Эсвэл төрсөн өдрөөр цэцэг авсарч өгөөгүй байдаг юм уу, тийм ээ? Тэгэнгүүт энэ нь одоо яг нөгөө нэг бүр тийм одоо уурлаад байхаар эцсийн шатантаа хүрсэн нөхцөл байдал мөн үү? Тэ? Би одоо энд ууралснараа юу хожих юм бэ гэж байгаа юм шиг. Асуултыг бүр одоо тэ хоолоодоор тулсан амьдралыг маань ингээд одоо таслах гэж байгаа гэдэг юм уу эсвэл тийм асуудал мөн үү гэдгийг өөрөөсөө асуу. Тэгэхээр чи яг хэр жижиг юмд ууралсан юм бэ гэж байгаа юм шиг. Эсвэл хэр том юмд уурлаад байна уу гэдгээ тодорхойлох гэж байгаа юм шиг тэр асуултыг өөрөөсөө асууна. Тэгээд дараагийн нэг юм нь түрүүн юу гэж хэлэх гэж санаанд орж ирж байгаа. За тэгвэл төрөлдөө чи. Тэгээд харилцаанд хэрхэн уураа илэрхийлэх вэ? Тэгэхээр хашгирахын чамааг сонсдог болохгүй ойлголцол харилцааг авардаг аа. Тэгэхээр бид нар уур хүрхээрээ зэрэг хашгичаад эхэлдэг тийм үү? Бүр улам чанга чи хашгичингууд нөгөө харилцагч чинь дахиад чиний дууг давж сонсогдох гэж улам илүү ашигчин. За чи тэрнийг давж сонсогдох гэж улам илүү ашигчин. Ингээд яг би биенээсээ зөвхөн дууныхаа
Би бинийгаа сонсгох гээд дууныхаа одоо темпийг буюу хүчийг нь нэмэгдүүлэх тусам бидний нөгөө зүрх сэтгэлээрээ ойлголцох гэдэг зүйлээс холдож явж идэг. Тэгэхээр хин нэгэн хүн хэрвээ чам руу хашгичвал бид нар яаж сурах вэ гэхээр урдаас нь хашгичхын оронд эсрэгээр нь дууга зөөлрүүлээд за жоохон тайвширч тий. Эсвэл би чамайг нэг тэрхүү тий. За зүгээр л дуугаа ингээд тэрхэж байдаг юм уу? Дуугаа аливаа тэрвээтхий гэж байгаа юм шиг одоо ингээд нөгөө гараад илгээд аливаа хүрээдэр гэж байгаа юм шиг нөөрэндээ яг баг зэргийн инээмсэглэл тодруулсан тэр байдлыг одоо илэрхийлэх нь нөгөө ойлголцё. Хоёлаа хэрэлдэхэ болё. Хоёлаа салхаа болё. Энэ одоо уурыг чинь эсвэл бүр одоо чи тэрвэрчхвэлэл чиний уур гайгүй болох гээд байвал яг уу тэр хоорондоо намайг нэг тэрврээд өгөөч гэдгийгээ хүртэл яг уу илэрхийлж болдог байх нь шүү дээ. Түүнээс ш тэрвэрхгүй болохоор л улам уурлаад ивэл тэр нь нөгөө эрүүл биш илэрхийлэлт болчиход байгаа. Тэгмэд тэрвэрчхвэлэл уур чинь гарчмаар юм шиг санагдаад байвал яг уу намайг тэрврээд өгөөч. Миний уур хүрээд байна. Би бачимдаад байна. Би дэлбэрэх гээд байна гэдгээ хэлэх. За тэгээд өөрөө 3 удаа гүнзгий амьсгаа авч жагаад юунаас болоод бачимдаад юу мэдрээд байгаа. Чамааг ингэж хэлсэн чинь миний дотор ийм юмнууд бодогдоод миний уур хүрээд нулимс урсаад байна. Би гомдоод байна. Тэ? Би ийм л юмыг хүсэж байна гэдгээ яг уу эрүүлэр илэрхийлж сурах нь бидний харилцаа, эрүүл мэнд, амьдралыг аварч идэг байх нь байна. Тэгээд чи намайг юм яриад байхад уцаа үзээд суугаад байгаа чинь намайг тоохгүй, сонсохгүй байгаа юм шиг мэдрэмжийг надад төрүүлээд миний уур хүрээд байна. Хүүхд рүүгээ жишээлбэл би чамайг аягаа угаа гэд тэдэн удаа хэлэхэд тэ чи хизээ угаах нь мэдэгдэхгүй бүтэн 4 цагийг өнгөрөөсөн нь миний уурыг хөргөж байна. Яг одоо чи хизээ энийг угаах вэ гэдгээ хэлчих гэд асуун тийм үү. 4 цаг аль хизээний өнгөрцөн. За тэгвэл чи одоо яг хизээ боломжтой байна. Тэр чинь өөрийнхөө шалтгауудыг хэлнэ штэ. Би киногоо үзэж дуусчаад, найзтайгаа ярьж дуусчаад, хичээлээ хийж дуусчаад, эсвэл жоохон амарчаагаад хиймээр санагдсан үедээ гэдэг ч юм. Тэгэнгүүт яг хэдэн минут энэнийхээ төлөө чамд хэрэгтэй байна вэ гэдгийг асуугаад тодруулах маягаар өөрийнхөө тэр уур хүрээд байгаа байдлыг яг уу намжааж болох нь байна. Тэгээд тэрнийгээ тодорхойлоод ирэхээр зэрэг яг уу чамд тэр нөгөө үл тоогдсон, сонсогдоогүй, юу яагаагүй, одоо хайрлагдаагүй тэр мэдрэмжүүд нь одоо унтаад юм уу тайвшраад ирнэ гэсэн үг. Ирнэ гэсэн үг. За тэгээд ирэхээр зэрэг тэрний ардал дээр бид нарт яг уу чөлөөтэй асуудлыг нээлттэй дэлгэмлэлээр бие биентэй. Зарим хүмүүс тэгдэг штеп. Ууртай юмд харьцаад, хараад, хандаад ингээд байгаа мөртлөө чи ууралсан юм уу? Яагаад ууралсан юм? Үгүй, би уурлаагүй гэл ингээл уурлаа л те. Уурлаад байгаа нь бүр бүх юмн дээрээ ил байж хахад уурлаагүйгээд нуугаад байдаг нь яг уу нөгөө эрүүл мэнд рүүгээ тэр уурын энергийг шингээж байгаа. Тэр уурын эрчмийг шингээж байгаа буруу үзэгдэл, буруу хэлбэр байдаг байх нэ. За нөгөө нэг юм нь болохоор зэрэг өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх. Заавал те чамайг аяга угаа гэд хилэнгүүт л босоод угаана гэдэг хүлээлттэй байгаад байгаа болвол одоо харах өнцгөө өөрчлөөд тэр хүлээлтийг өөртөө үүсгэхгүйгээр заяа энэ хүнд ямар ч байсан нэг дуулах чи тэ аяга угаалгахыг дуулах чи эсвэл орж ирэхдээ цэцэг авчрахыг дуулах чи эсвэл одоо өөр юу ч үгүй тэ энийг ингээд дуулах чи гэд төрүүлээд дуулгаад тэр чи өөрийнхөө уур хүрхээс аварж байгаа хэлбэр байгаад байгаа байхгүй юу. Тэгэд нөгөө хүлээлт ч бүтээгүй байлаа гэж бодоход жишээлбэл тийм үү. Бүтээгүй байлаа гэж бодоход өөрийнхөө хүлээлт талаас биш
нөгөө хүнийхээ талаас жишээлбэл одоо цэцэг авчирна гэсэн чинь мөнгөгүй байж болно. Цэцгийн дэлгүүр хаацсан байж болно, тийм үү? Мартцсан байж болно. Гэх мэтэр тэр уур хүргээд байгаа сэдв дээрээ харах өнцгүүдээ өөрчлөөд өгнө гэсэн үг. Харах өнцгүүдээ өөрчлөөд. Илүү их ойлголцол руу, илүү их яг уу зүрх рүүгээ ойртно гэсэн үг. Уурлал хашгичаад ирэхээр зэрэг зүрхнээсээ холдоод дундаа яг уу нөгөө нүдэнд үл үзэгдэх биллионкон хааныг үүсгэчихэд эргээгээд харилцаа сэргэхэд маш хэцүү болдог. За, хяналт. Уур нь яг уу ойлголт дээр нэмэх хяналт гэд бичсэн. За, яг хяналт гэж хэлж болохгүй маа. Энэ нь болохоор ажиглалт. Ажиглалт. Энийг сольчих. Хяналт гэхээр зэрэг нэг тийм нөгөө юу шиг те гестапийн цэргүүд шиг хянаал түк гэд алхаад байгаа юм шиг бас хүний уурыг хүргэдэг юунуудын нэг баггүй юу? Ажиглалт. Ойлгоно. Тэгээд ажиглаад миний уур яагаад хүрээд байна? Миний уур хизээ хүрээд байна? Миний уур яг хүрчлээ шүү. Гэд ажиглаад ирэхээр тэгвэл би энийг яах вэ гэдэг. Тэгэхээр тайвнаараа илэрхийлнэ. Тэгээ уур хүрсэн нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Үнэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэгээд яг уу энэ ойлголт хяналт буюу одоо нөгөө ажиглалтаа нэмэгдүүлээд ирэхээр зэрэг арталд нь байж байгаа мэдрэмж рүүгээ ойртох зам хаалга нь бидний өмнө нээлттэй болж ирдэг гэсэн үг. Түүнээс биш яг тухайн үед л ялаал аяга угаалгаал, ялаал хайрлуулаад тухайн үед л ялах гээд байгаа тэр мэдрэмж бол бидний хизээч сайн юмд хөтлөхгүй гэсэн үг. За тэгээд бүр уурнаасаа болоод үнэхээр удирдах чадахгүй, үнэхээр одоо юу яахгүй болоод гэр бүл салах дээрээ тулаад чи өөрөө стресс, депресд өртөөд тийм ээ. Асуудал нэлээд хүндэрсэн юм шиг мэдрэгдээд байвал нь мэргэжлийн тусламж авахаасаа битгий цааргалаарай. Магадгүй энэ нь одоо ментор коучингийн сургалт хамгийн эхлээд байж болно. Тэгээд сэтгэл засалж, сэтгэл зүйн эмчилгээ, тэгээд бүр яг одоо сэтгцийн эмч хүртэл одоо харилцааны сэтгэл зүй, тийм ээ? Дээрэс нь хувь хүний өөрийн одоо сэтгэл зүгээ ойлгоход нь одоо ганцаарчилсан буюу хосын гэх мэтэр хосын гэдэг нь одоо жишээлбэл үр хөвгттэйгээ ойлголцохгүй байгаа сэдвүүдээ 3 дахь этгээд буюу чамд та нарт туслах гад байж байгаа мэргэжлийн туслагч, зөвлөгч, чиглүүлэгчийн одоо тусламжтайгаар ярилцах. Тэгэхгүй бол яг уу та нар өөрснөө хоорондоо ойлголцож чадахгүй нөгөө дэлбэрэх, дайн үүсэх магадгүй бүр одоо салах сарних магадгүй бүр яг уу уураа барьж чадахгүй, твчих чадахгүй. Тэгэд тэрний одоо үр дагавраар муу юмнууд болохоос урьдчилан сэргийлж байна гэсэн үг байдаг байна. Тэгэхээр аль болох өөрийгөө ажиглах, өөрийнхөө мэдрэмжийг таних хэлэх үгнүүдээ бас яг уу хэлэх үгнүүдээ одоо нөгөө уур хүргэдэг. Бид нар уур хүрчгэрээ зэрэг дандаа бүр нөгөө хүнийхээ уурыг л хүргээл улмал нөгөөхөө доош нь хиймээр улмал чи арчаагүй шүү. Улмал чи одоо хамгийн адгийн амтын шүү гэдгийг л мэдрүүлэх гэж байгаа юм шиг үгнүүдийн сонголтыг маш их одоо хэрэглэж ирдэг. Тэгснээрээ яг асуудлыг бид нар ерөөсөө дээрдүүлдэггүй уламд ордуулдаг гэдгээ мэдж байгаа хаа гэж чадчихин тий. Би бас надтай үл тоомсорлож байгаад уур хүрж байна гэж юм те. Урд нь бараг л уурлахгүй өдөр битгий хэл цаг байдаггүй байлаа штэ. Сургалтаас авч уурлахгүй алсан гэж чинь баяр хүргэе. Тэ. За би бас надтай үл тоомсорлож байгаад л уур минь хүрч байна. За тэгэхээр үл тоомсорлсон мэдрэмж гараад
Мэдрэмжийг мэдрээд чиний уур хурж гинэ гэсэн үг тийм үү. Тэгэхээр одоо тэрнийг эрүүлээр илэрхийлнэ. Эрүүлээр илэрхийлнэ. Намайг юм ярьж байхад эсвэл намайг чамтай хандаад ингэж байж хахад чиний ингэж байгаа чинь эсвэл сонсохгүй байгаа чинь эсвэл одоо яг уу над руу харахгүй байгаа чинь уцаа ширтээд байгаа чинь эсвэл дуугаа гараад явж байгаа чинь миний уурыг хүргээд байна. Тэ. Магадгүй нөгөө хүнийхээ өнцгөөс харахаар зэрэг чамд тухайн үед нь хэлэх хариулт нь байхгүй байж болно. Тэгэхээр яаж юм? Эргээгээд нөгөө хүнийхээ өнцгөөс бид нар яах вэ? Харах өнцгөө юу вэ? За одоо уур хүрээд юу яхаар за нөгөө чинь нөгөө л одоо майна эхэллээ шүү. Төр гарч явж байж байгаад орж ирээ да гэж байгаа юм шиг гараад явхар чиний уур чинь яг үл төмсөрлөгдсөн байдлаар улам хүрээд байна гэсэн үг. Тэгвэл одоо яг чиний уурч гэсэн эргээд ороод ирэхт нь тайван арай тайвширсан байна. Тэгвэл дахиад одоо асууна гэсэн үг. Намайг ийм үг яриад ийм асуудлыг шийдэх гээд ийм тусламж хүсээд байж хахад чи энэ үйлдэлийг хийгээд энэ үгийг хэлээд байж байгаа чи миний уур хүрээд байна. Чи юу гэж бодож байна энийг? Чи яагаад ингэж чинь? Чамд ер нь надтай ойлголцох, надтай амьдрах, надтай харилцах хүсэл байна уу гэдгийгээ яг уургүйгээр тайван зөөлнөр зүрхээ дэлгэн ярилцах тэр боломжн дээрээ ярилцаж ухамсартайгаар уураа илэрхийлж сурнаа гэсэн үг. Дорж багмаа. За тэгээд өнөөдрийн уурын тухай хичээл маань ерөнхийдөө ийм байлаа. Тэгээд уурнаас үүддэг, уурнаас үүсдэг одоо тэгэл хүн амны хэрэг, аваар осол, тэ арх уух, гэртээ хонохгүй ах гэл маш их юмнууд юу яадаг тийм үү? Маш их юмнууд болдог. Тэгэхээр тэр бүгдээрээ та нар өөрсөн дээрээ мэдж байгаа учраас өнөөдөр ингэсгийгээд нэг зөөлөнкөн өндөрлөе доо гэж бодож байна. Ямар уу? Яг зөв. Асуулт асууж уураа хэлэхгүй байгаа хүмүүс өмнөх надих шиг те бүгд уураа дотроо залгиддаг амьтад байгаа шиг байна гэж би хараад байна. Нэг бусдаас ичээд би ингэ биччихвэл намайг юу гэх бол гэл те дотроо бодоол байж байгаа хүмүүс байна. Тэрнээс биш уургүй хүн гэж байхгүй. Нүрэн дээр жилжий гэж. Өөр чинь хий ургал гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй нэг ичмээр зүйл гэж бодоод байгаа хүмүүс гэсэн үг байхгүй юу те. Нэгдүгээр ичмээр ч юм уу, аймаар ч юм уу те. Тийм зүйл гэж бодоод байгаа хүмүүс маань илэрхийлж чадахгүй нөгөөсөө зүхтаагаад яваад байвал нь чиний бие өвдөөд зүрх чинь үе үе савлаад тэгээд яг уу дотор чинь үе үе бацлаад ходоод чинь зангираад тэгээд яг уу цээжин дээр чинь хүнд юм юу ийцэн юм шиг амьсгал чинь үе үе боогдоод давчтаад байгаа шинж тэмдгүүд илрээд байвал тэрнийг уурнаасаа хай гэсэн үг. Уурнаасаа хай. Хизээ чи уураа дараад өнгөрчүү. Хизээ чи уураа илэрхийлээгүй өнгөрчүү. Эсвэл чи хизээ хэтрүүлж илэрхийлээд нөгөөхөөсөө одоо ичих айх одоо тийм үйлдэлүүдийг хийцэн байна уу? Гэх мэтэр өөрөөсөө хайна гэсэн үг. Энэ нь хэвийн урвал, хэвийн үзэгдэл. Нэрэ нэмэд хэлэхэд манайх нийтдээ 6 за том гэрлүүгөө ордог хаалгатайг нийлээд 7 хаалгатай. Тэгээ 3 бадтай, 3 эрэгтэй хүүхэдтэй. Тэгээ эрэгтэй хүүхэд чинь уур нь хүрэхээр ингээ гараа ингэж барьж хагаад хаалгаа ингэж нүддэм байх заяа. Тэгээ манай одоо нийтдээ 7 хаалганаас 2 нь ингээд сүмэрцэн байгаа заяа. Яа өнөөдргээ яцгаая. Одоо тэр нь бараг 3-4 жилийн өмнө яг манай хүүхдүүдийн юуны насан дээр нөгөө шилжилтийн насан дээр илэрсэн. Нэг нь хоорондоо муудалцаад нэг нь юу яасан. Дараагийнх нь нэг нь надтай муудалцаад ингээд тэгээд уураа илэрхийлээд ээжигээ цохиж авч чадахгүй хаадгаа юу яасан. Нүдэж цөмөлсөн гэдэг юм. Одоо нэг хаалганаас чинь нэг тийм
ингээ панерын юугаар ингээ бүрдсэн дотор талд нь юм бүрүүсээр явагдсан наацсан юм хаалганууд л идэг шүү дээ. Тэгэнгүүт гадна талаас нь бүк гэдэг байхад Төмрөөд орчдгийн билээ шүү дээ. цөмрөөд орцсон тий. Одоо тэгээ манай нийт 7 хаалганаас 2 нь цөмөрхий үндсэндээ бараг 3 4 жил болж гинөө 4 5 жилч болж гинөө тий. Тэгэд тэрчгээрээ байж байгаа заримдаа харахаар инээд үрээд идэ. Тэгээд нөгөө цөмөрцөн нь хаалга нь хаагдаж байхад нэг хавцсан л цөмөрчж байгаа юм чинь тий. Хэрвээ ингээд хоёр талаас дотор талаас гадна талаасаа ядвал гадна талаас нь нүцэн бол гадна тал нь цөмөрцөн дотор талаас нь нүцэн бол дотор тал нь цөмөрцөн. Тийм байгаа даа. Тэгээд нэг талаасаа угаасаа битүү учраас нөгөөх нь ингээд ингэж харж болдоггүй. Тэгээд тэрчгээрээ байж л байгаа. Одоо тэр уур муур юмнууд гарч дуусаж энэ шилжилтийн насанд дууссаны дараа өөрсдөр нь мөнгөний олуулж иж энэ хаалгыг нь солиулна гэдэг төлөвлөгөөдөө тэгэл төлөвлөгөөгөө хүлээгээл байж байгаа. Чи одоо мөнгө олж иж энэ хаалгаа бүтэн болгоно шүү гэдэг даалгавартай нөгөө. Тэгээд байж байгаа. Тэгэхээр зэрэг хөргөн байгаа штэ. Энэдтэй юм шиг тий. Би бас 2 айлын 0-ийн хаалганд бас яг сүмрээд орсныг харсан шүү дээ. Тэр чинь уурлахаар үгүй бол ингээ гараараа дээх нь бол дээр байгаа бол нь гараараа нүдчдэг, доох нь байгаа бол нь өшгөлчдөг юм бил. Дэх нэрсэн. Миний харсан 2 дэх нэрсэн. Тэгвэл ингээл нүдцэн гэсэн үг. Нэг нөхөр уураа гаргасан гэсэн үг байхгүй юу? Тэгээд сонирхолж ярихад манай 7 хаалганаас яг 2 нь ньюта байгаа. Гэхдээ энэ нь яг зөв гэсэн үг байхгүй юу? Хин нэгнийхтэй эрүүг нь мултардаг шүдийн хугартал цогхиж байснаас яг хаалга руу ч юм уу те. Одоо чулуу руу нүдчгөл чи гараа хугалж шүү дээ те. Тэгэхээр зэрэг яг өөрийгөө ч гэмтэхгүй ямар нэг байдлаар тэрнийг гаргаж яхах нь зөв гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгтээ өөрийгөө гэмтээдэг, хаалгаа эвддэг, эд хөрөнгөө сүйтгэдэг энэ бол жоохон буруу хэлбэрийн илэрхийлэлт. Тэгэхээр яг зөв илэрхийлж сурвал хаалганууд маань бүтэн байх нэ л гэсэн үг. Тэгээ одоо тэрнээс хойш 4 5 жил болж байна. Нэмж хаалга цөмрөөгүй, нэг цөмөрсөн хаалган дээр нэмж нөхөө үсээгүй. Тэгэхээр яг арай зөв илэрхийлдэг болцсон юм байна л гэж дүгнээд байгаа шүү дээ сүүлийн хэдэн жил. За сонирхолж ирэхэд хэлэхэд нэг юм байна. За тэгээд та бүхэндээ яг дараагийн 7 хоногийн уулзалт хүртлээр түр баяртай гэд өнөөдрийнхөө одоо лайв хичээлийг өндөрлөө. Сонирхолтой байсан бах. Өгсөн бах гэж бодож байна. Тэгээд хин нэгэнд энийг нөхөд сонсох хүмүүс маань ч гэсэн нөхөд сонсоод асуултаа бичээрэй. Нөхөд сонсоод бас хин нэгэнд сонсохыг хүсвэл манай лайвыг, манай хуудсыг шеэрлээ түгээгээд өгөөрэй гэж хэлмээр байна. Тэ. Нөгөө талаар уураа заримдаа бид нөгөө асуудлынхаа дотор нь ингээд төөрчдөг хэвгүй. Төөрөөд яг яагаад байгаа нь өөрийнхөө учраа олохгүй байгаад идэг хэвгүй юу? Яг үнэндээ учраа олохгүй байгаад идэг. Би учраа олохгүй байна. Гэхдээ би ууртаа энэ уурнаасаа болж маш олон золиосуудыг гаргаад байна. Би энийхээ учрыг олъё гэвэл мессежчэд манай хөтөлбөрт нэгдэрээ. Шууд хэрэглээ. Тэгэхээр ирсэн хүн олдог гэхгүй юу? Хайсан хүн олно гэсэн үг. Өнөөдөр дээрс нэмэт хэлэхэд манай 12 сарын буюу одоо 2025 оны эрүүл биеэ бүтээх отгон хөтөлбөр маань энэ оны отгон хөтөлбөр маань 12 сарын 1-нд нээлттэй хийх гэж байгаа. Тэгээд та бүхэн манай хөтөлбөрт нэгдэж өөрийн сэтгэлийн хэр болон сэтгэл зүйн одоо эерэг сөрөг эмоцуудаа зөв өдөрдөж сурах цаашилбал яг эрүүл биеэ бүтээх арга барилыг насан туршийнхаа зөв одоо хэмнэлийг олж авъя, сурья, суралцъя гэд эрүүл мэндэд хөрөнгө оруулахыг хүсвэл манай энэ лайвын доор 99 гэж бичих юм бол чиний чат руу мэдээлэл нь очихоор байгаа. Тэгээд 10 отгон хөтөлбөрөөрөө магадгүй уулзаж болох юм аа. Тэгээд та бүхнийхээ хүлээжээ. Түр баяртай.